ТВ-с телевиз 2025 оны онцлог тоймоо 9 сэдвийн хүрээнд бэлтгэрүүлж байгаа билээ. Үүний нэг нь суурь салбарын ажил хаялтууд. За энэ жилийн тухайд ерөнхий боловсролын 500 гаруй сургуулийн 30 мянган багш цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг тавьж хугацаагүй ажил хаялт зарласан. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтнууд ч гэсэн цалин хүс, ажлын нөхцөл, ачаалал, нийгмийн баталгаатай холбоотой шаардлага төр холбогдох байгууллагуудад хүрэх зорилгоор ажлаа төр зогсоон эсэргүүцлээ илэрхийлсэн жил боллоо. Тэдний зорилго яг адилхан нийгэмд олон жил хоримтлагдсан үл тоомсорлогцоор ирсэн асуудлууд эцдээ төсвөрийн хязгаартуулж тэсвэрсэн энэ юм а. Тул эрүүл мэнд хоёр туйлын чухал. Энэ хоёр салбарыг 95 оноос хойш бол доош нь унахгүй ахын төлөө бодлого зохицуулт туйлын чухал хэрэгтэй байсан. За энийг бол тодорхой утгаар төр засгаас бол ямар нэгэн байдлаар шийдвэрлсэн хэдий ч тодорхой тогтолцооных нь хувьд бүрэн утгаар нь шийдвэрлэж чадаагүй улмаас багш нар маань ажил хаях болсон байна. Ер нь багш нарын ажил хаялт гэдэг бол цалин нэмэгдүүлэх, ажил орчин нөхцөлийг сайжруулах, ачааллыг бууруулах зэрэг асуудлаар юуны өмнө ажил хаялт хийдэг. Тухайлах юм бол 1995 онд бол бас манайд ажил хаялт болж исэн. За тэр үед бол би яг боловсролын салбар хариуцсан ажилтнаар их хурлын намын бүлэгт бол ажил хийж исэн. За тэгээ ажил хайж байгаа багш нарын дундуур явж судалгаа хийж ярилцаж ингэж явж байлаа. За тэр үед бол багш нарын цалинг нөгөө хийсэн ажилтай нь яг ингэ тохируулж үнэлэх асуудлууд их дутуу байсан. Энэ удаа бол нийтээрээ цалин бага. Нөгөө нийгэмд инфляц болоод идэг. Авсан цалин хаанаач хүрдэггүй. Энэ байдал нь бол багш нарыг ажил хайхад нэлээд нөлөөллөө. За түүнчлэн эрүүл мэндийн салбарын яагаад бас ажил хаяад байгаа юм бэ гэхээр ер нь манай орны хувьд бол жижигхэн эдийн засагтай орны хувьд бол боловсролын салбар, эрүүл мэндийн салбар бол эдийн засагтай томцсон салбарууд байдаг гэж үзэж бас болно. Гэхдээ л төр засгаас нөгөө хүн ам нь цөөхөн түүндэд тохируулсан бодлого зөв яваад тогтолцоог зөв тогтвортой байлгах нийгэм эдийн засгийн бодлого хийсэн бол бас ажил хаях асуудал гарахгүй байх ийм боломж бол манай оронд байгаа. Энэ жил боловсрол эрүүл мэндийн салбар ижил үед уурсан нь анхаарал татсан байдаг. Ард түмэн ч гэсэн тэдний талд зогссон байдаг. Өөр салбарч гэсэн асуудлууд нь адилхан байв. Цалин хүрэхгүй, ачаалал дийлдэхгүй төрөөс гаргаж байгаа шийдвэрүүд нь удаана. Эдгээрийн мэддэг хэрэг сайжрах байх, болон байх гэж твцсээр харин энэ жил твчээр дууссан. Жагсаал бол эхлэл биш, төгсгөлж биш, харин бодит байдлыг нууж болдгоо харуулсан. Иймээс хүүтэнд гарч жагсах шалтгаан нь болсон байдаг. За мэдээж хэрэг цалингийн асуудал дээр үл шийдэх боломж бол байсан. Манай орны хувьд бол ер нь бас санхүү эдийн засгийн хувьд бид нэр ингээл дандаа л мөнгө байхгүй гэж ярьдаг хэдий ч тодорхой шийдлүүд хийгээд төсөл хэрэгжүүлэх болохоор мөнгө бол гараад ирдэг. Дотоодоос орж гаргадаг гадны зээл тусламжаарч бас бид нар шийдвэрлэж чаддаг. Тэгэхээр боловсролын салбараа, эрүүл мэндийн салбараа тогтвортой хөгжүүлье гэх юм бол төр засгийн энэ эрх мэдэл байгаа хүмүүс бол тодорхой бодлогыг үе шаттайгаар шийдвэрлэж болох юм боломж бол байгаа. Байсаар ч ирсэн. Гэхдээ одоо манайд бол ингэж шийдвэрлэх тал нь ерөөсөө учир дутагдaltaй байна. Нэггээр хэлбэл улсын төрийн бодлого зохицуулалт гэдэг зүйл бол жаахан учир дутагдaltaй байна. Эдгээрийг засах боломж тэдэнд байсан уу гэвэл байсан. Энэ асуудлыг тойрч болохгүй. Алдаа ганц сайдын үед биш, нэг төсвийн жил байгаагүй. Бодлого тасалдсан, хариуцлага сарнсан. Судалж байна гэдэг үгнүүд шийдэл биш, хугацаа хожих тайлбар болсон. Эндээс нэг дүгнэлтийг тодорхойлж болно. Асуудал хүмүүсээс бус тогтолцооны доогдол олон жил үргэлжилснээс ихтэй. Энэ ажил хаялтнаас хэн хохирдог вэ гэхээр нийгэм төрчгээр хохирдог. Сурагчдын сургалт, хоцролт бий болдог. Цаашлаад боловсролын чанар буурдаг. Боловсролын чанар буурна гэдэг нь ирээдүйн Монголын иргэдийн төлөвшил хөгжлийн асуудалд бол бас дараа нь нөхөж болохгүй том ангал үүсэх юм магадaltaй байна. Тэгэхээр бүхэлдээ улс орон нийгмээр хохирол амсдаг
сургалтын хоцролт, боловсролын чанар мууддаг. Ингээд энэ жилийн тухайд бодлого шийдвэр гаргагчдын хувьд мэдээлэл гаргасан, ажлын хэсэг байгуулагдсан, тайлбарууд өгөгдсөн. Гэхдээ жил дуусахад дөрөвтэй шийдэл хүрэхгүй үлдсэн. Бодит ойрчлолт хаана байна вэ? Иргэд дараагийн тайлбар биш, дараагийн хүлээлтүүдийг биш, харин дараагийн шийдлийг л хүлээж байна. Энэ суурь салбаруудын гажуудсан тогтолцоонуудыг одоо өөрчлөх цаг болсныг өнгөрсөн энэ жагсаал илэрхийлсэн. Харин бодлого шийдвэр гаргагчдын хувьд ямар хариултыг өгч, ямар шийдвэрт хүрсэн бэ гэдгээр энэ он үтж байна.